Тэмдэг нэрийн дараалал бол өгүүлбэрийн зөв утгыг гаргахад маш чухал үүрэгтэй байдаг. Жишээ нь үхрийн гараар татсан махта бууз гэдэг реклам гадуур их яваад байна. Гэтэл яг үүндээ бол гараар татсан үхрийн махта бууз гэж бид нэр тэмдэг нэрээ зөв дараалалаар ашиглаж ээж зөв утгыг гаргаж чадна гэсэн үг. За энэ дүрэн бол англи хэл дээр бас яг адилхан байдаг. Тийм болохоор элсэлтийн шалгалтын дээр тэмдэг нэрийн дарааллыг шалгасан дасгалууд маш түгээмэл орж ирдэг. За өнөөдөр бүгдээрээ 24 оны элсэлтийн шалгалтанд орж ирсэн тэмдэг нэрийн дараалал шалгасан хоёр дасгал дээр ажиллацгаая. За энэ өгүүлбэр дээр эмэгтэй нэг хүрэмтэй гэж гарсан байна. За энэ хүрмийг бид нэр дөрвөн төрлийн тэмдэг нэрээр тодтогсон байна. За өөр нэг жишээ өгүүлбэр харъя. Миний ах телевиз худалдаж авсан гэдэг өгүүлбэр байна. За телевиз гэдгийг бас л адилхан дөрвөн тэмдэг нэрээр тодтогсон байна. За энэ дасгалыг хийхдээ бүгдээрээ тэмдэг нэрийн дараалал гэдэг хичээлээ сэргийн санах хэрэгтэй. За яг энэ зураг дээр гарч байгаачлан тэмдэг нэрийг бид нэр шинж чанар үүргээр нь 9 хуваадаг. За хэрвээ мэдгүй бол энэ зургийг скриншот хийгээд авах хэрэгтэй. Тэгээд цээжлэх хэрэгтэй. За тэмдэг нэрийг бид нэр зөв дараалалд оруулж ашиглахдаа тэмдэг нэрийнхаа шинж чанарыг эхлээд танаад тэгээд энэ зурагт байгаа дараалалаар ашиглана гэсэн үг. За хамгийн эхлээд бүгдээрээ тоо ширхэг илэрхийлсэн тэмдэг нэрийг хамгийн урт байрлуулна гэсэн үг. Хоёрт нь өнгө аяс хувийн үзэл бодол илэрхийлсэн тэмдэг нэрийг ашиглана. Гуравт нь хэмжээ заасан үгс, дөрөвт хэлбэр заасан үгс, тавт насжилт заасан үгс, 6-ад өнгө заасан үгс, 7-д гарал үүсэл заасан үгс, 8-д материал заасан үгс, 9-д зориулалт заасан үгс гэж бид нэр хуваадаг гэсэн үг. За одоо ингээд тэмдэг нэрийнхаа дарааллыг яаж ашиглахаа мэддэг болсон юм чинь буцаад нөгөө хоёр дасгал руугаа ороод зөв хариултыг сонгоцгоё. За энэ дасгал дээр бол зөв хариулт нь бие хувилбар байгаа гэдгийг харж байгаа ах гэж бодож байна. За яагаад вэ гэхээр яг түрүүний дарааллын дагуу funny гэдэг бол үзэл бодол илэрхийлсэн үг тий. За бид нэр зураг дээр бол хоёрт орж ирж исэн. За short буюу хэмжээ заасан үг байна. За хэмжээ заасан үг бол 3-т орж ирж исэн. Old буюу насжилт заасан үгс. За энэ үгс бол 5-т орж ирж исэн. Leather буюу материал заасан үгс бол 8-д орж ирж исэн. За ийм болохоор B хариулт бол зөв хувилбар байна гэсэн үг. За яг энэ аргаар дахиад нэг дасгал хийе. За телевиз гэдгийг дөрвөн үгээр тодтогсон байгаа шүү дээ тий. За ингээ харахаар зөв хариулт нь бол D хувилбар байгаа. Яагаад вэ гэхээр expensive буюу үнэтэй гэд хүний хувийн өнгө аяс илэрхийлсэн үгс учраас 2-т орж ирж исэн. За flat буюу хэлбэр дүрс зааж исэн үгс учраас 4-т орж ирж явах ёстой. За brand new буюу цоо шин гэхээр насжилт заасан үг учраас 5-т орж ирж байна. За хамгийн сүүлд нь бол lead буюу материал заасан үг учраас 8-д орж ирж байгаа. За ийм болохоор бас л мөн адил D хариулт зөв байна гэсэн үг. За ингээд бүгдээрээ маш богино хугацаанд тэмдэг нэрийн дараалал гэдэг хичээлээ давтаж чадлаа. За энэ маягаар дөрмийн агуулгуудаа сэргээн санах, баттгах ийм цуврал хичээлүүд орох болно. Тэгэхээр сэтгэгдэл хэсэгт ямар хичээлээ давтмаар байна гэдгээ бичээд үлдээх юм бол багш нь ингээд өдөр тутамдаа ажлын хажуугаар хичээл бэлтгээд оруулаад авах болно гэсэн үг. За тэгээ хамгийн гол нь удахгүй эсэлтийн шалгалт болох гэж юм. Тэгэхээр хүүхд болгон маань дор дороо эсэлтийн шалгалтаа бэлдэж байгаа ах гэж бодож байна. За үүний адилаар бас манай академи руу бас эсэлтийн шалгалтанд бэлдэх хүсэлтэй сурагчид маш их холбогдож байгаа. Тийм болохоор цагаан сарын дараа эхлэх дөрмийн суурьтай эсэлтийн шалгалтанд бэлтгэх сорилын ангийн бүртгэл бас явагдаж эхэлж байгаа. Тэгэхээр энэ постны тайлбар хэсэгт байгаа линкээр ороод бүртгэлээ хийгээрэй. За баярлалаа. Баяртай.